Мэдмээрийн бай нэвтрүүлгийн маань шинэ дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж одоо хамтран шинэ мэдээлэл мэдлэгийг та бүхэнд олгохоор Улаанбаатарын Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Үзэгч сонсогчдоо бас энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө сэдвийн хувьд хоёулаа чинь сонсогч олондоо нэрээ мэдмээрийн байжтэй гэсэн одоо зүйлийг ямар сэдвийн дагуу өгөх вүлээ? За өнөөдрийн миний бэлдсэн сэдв бол манай үзэгчд сонсогчдын их сайн мэддэг юм шиг мөртлөө бас мэдэхгүй байж болзошгүй тийм сэдвийг би сонгосон тийм ээ. Энэ бол зээл тийм ээ. Зах зээлийн нийгэм гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зээл гэдэг зүйл бол өнөөдөр бол маш чухал юм асуудал. Тэгэхээр хоёулаа өнөөдөр энэ зээл тойрсон сэдвээр ярих гэж бодож байна. Зээл ихэрл яг бидний хувьд тэгээд нөө зүгээр тийм төгшүүр, скул, дарамт тий. Тэгээд олон зүйлс санаанд орж байна. Одоо нөгөө яг шууд төгшүүр санаанд орж байна. Шууд төгшүүр. Тэгээд одоо тэр чинь дараагийнхаа яг нөгөө зээлийн төлөлтөх өдрөө дөхөөд ирэхээр хүмүүс чинь сандраал эхэлдэг. Тэгээд нөгөө цалин мөнгө одоо яг цагтаа буух болов буухгүй болов. За тэгээд тэрвээ жоохон хойшлол хинээс зээл хүлээ гэл нөгөө хүүнд бодогдоол эхэлдэг. Тэгээд энэ мэтлэн олон зүйлс яг хувь хүний хувьд бодогддог л доо. Цааш хуулийн зохицуулалт дээр олон зүйлс байдаг баг. Тий. Яг зүгээр үнэхээр яг чиний хэлдэг үл зөв тийм ээ. Өнөөдрийн манай энэ нийгмийн амьдралын төвшөнд аваад үзэх юм бол энэ зээл маань өөрөө нэг тийм сайхан сэдв биш тий. Нэг тийм яалтчгүй нэг тийм айц төгшүүр одоо ингэ дагуулж явдаг нэг юм. Гэхдээ маш хэрэгтэй сэдв. Одоо тэгээд хөсөө мянга айц төгшүүр байгаад өнөөдөр монголчууд маань үндсэндээ зээлээс зээлийн хооронд л одоо ер нь арай л нэг ихнэр хүүхдийг зээлээр авахгүй энэ. Тэрнээс бусдыг нь бол ер нь бүгдийн зээлээр авч штэ тийм биз? Тэ энэ утгаараа бол энэ зээл гэдэг зүйл маань бол бидний өөрсдийн сонгосон чөлөөт эдийн засагтай энэ одоо орнуудад бол хамгийн гол асуудал. Тийм ээ. Тэгэхээр бол манай үзэгчд сонсогчд бол энэ дээр бол бас ер нь нэлээд эдийн зүйлийг өнөөдөр бол олж мэдэж авах лөө гэж бодож байна. За тэгэхээр зээл үл яг ер нь нэг хэдэн одоо төвшнийг гэх юм уу да. За нэгдүгээрт бол банк болон банк бас байгууллагын олгодог зээл гэж нэг төрөл байна. За дараагийнх нь нөгөө манайхны хэлж занснараа бол ломбард буюу барьцаалан зээлдэх үйлчилгээ тийм ээ. Нэг ийм төрлийн зээл байна. Гурав дахь нь бол иргэд хоорондын зээл байна. Тэгэхээр яг ер нь бол банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээл бол баг одоо манай үзэгч сонсогчдод бол баг ойлгомжтой тийм ээ. Яагаад гэхээр нөгөө банк усуд маань ийм стандарт гэрээтэй байдаг. Тэгээд бид нар бол зээл авах шаардлагагүй гэдгийгээ баг нотлсон хэмжээнд очиж нэг зээл авдаг тийм биз? Тий. Тэгээд ядж хахад нөгөөх нь нэх олон нүүр хуудас гэрээ. За тэгээд ерөнхийдөө бол манайх нэг тойруулж нэг утсан нэг зүгээр гүйлгэж хардаг юм уу дээр нэг нөхцөлд ингээ хийдэг. За мэдээж тэр бол цаана маш том одоо санхүүгийн байгууллагын хуулийн мэргэжилтнүүд боловсруулсан учраас бол ерөнхийдөө бол алдаа мадаг гарах нь бол бага. Тийм ээ. Тийм учраас бол стандарт гэрээ байдаг учраас хоёулаа өнөөдрийн энэ харьцангуй бага цаг дээр юм ярих учраас тэр зээлийг төр орхиё гэж бодчих тийм ээ. Тэгэхээр хоёулаа иргэд хоорондын болон одоо ломбарднаас барьцаалан зээлдүүлэх газраас өгдөг зээл дээрээ бол хурлж ярина. За тэгэхээр нэвтрүүлэг маань өөрөө мэдмээр юм байна гэсэн. За тэгэхээр бол хамгийн ихний мэдж явах ёстой зүйл бол та хэрв хүнд мөнгөө хүүтэй зээлж байгаа бол заавал ч тэр хүнтэйгээ томч бай жижигхэн ч бай бичгээр гэрэх ёстой гэдэг. Энийг айгүй сайн манай хүмүүс бол мэдэж явах хэрэгтэй. За гэтэл яг л зүгээр амьдрал дээр бол ингээл хоёр талд нэг суучаал цаас бичээл гар үсэг зураадах нь харьцангуй ховор. Тийм биз. За тэгэхээр одоо эхний энэ ойлгох ёстой сэдв бол та хэрв нөгөө хүнээсээ хүү авна гэж тооцож байгаа бол зээл өгөх гэж байгаа хүн тий. Тэгхийн бол та заавал ч хүү бичгээр гэрээ хийх хэрэгтэй. Тэдэн төгрөгийг өгж гин, тийм хугацаагаар өгж гин, нэг сарын зээлийн хүү тэдэн хувь шүү. Гэдгийг заавал ч тэр цаасан дээрээ буулгаад хоёр тал гар үсийг зурсан нөхцөлд одоо та дараа нь маргаан үслэх хэд бол зээлийнхэн хүүг олж авах боломжтой.
А яг зүгээр ихтгэлцлийн журмаар бол хүмүүс ихэнхдээ өгөлцөж авалцаа явуулдаг тийм биз. Тэгэл одоо за 5% тээ шүү гэж хэлээл дараагаар нь 5% найдвартай өгөө явуулчих. Тийм тохиолдлууд бол бий. А гэтэл өнөөдөр чинь санаатай санамсарг өгч чадахгүй тохиолдлууд байна шүү дээ. За тэгээ ялангуяа өгч чадахгүй нөхдүүд хаашаа явдгөө нөгөө шүүх рүү очдөг тийм ээ. Тэнд очиход асуудал яаж тавигдах вэ гэхээр зээлийн гэрээг бичгээр хийсэн үгүй юу гэдгийг шууд шүүх авч үзээл. Баримтаа шаардах нь. Баримт шаардна. Тэгэл хэрв хүүгээ зээлийн гэрээг юугаар бичгээр тохироогүй бол та хүү олж авах эрхээ алдчихж байгаа. Дээр нөгөө тал чинь одоо нөгөө жаахан хар үгээр хэлэх юм бол навширах юм бол тийм ээ. Тэрнээс бол мэдээж тэр чинь тэр навширсан тулдаа тэр хоёр чинь шүүх орж штэ. Тэгээ байсан бол зүгээр өгөөл өгчих тийм ээ. Тэгэхээр нөгөө нөхөр бол тэгж байгаа байхгүй юу? За сайн санахгүй байна. Тэгэл дуусаа. Янз бүрийн арга хэрэглэх байх л та тий. Санахгүй байна. Тэгж хэлээгүй, анханасаа ингэж яриаггүй гэд. Оо тий. Ерөөсөө бүр үгүйч гэж хэлж болно шүү дээ. Оо бит хоёр ерөөс хүү тохироогүй гэж хэлжиж болно. Тийм биз дээ. Тэгэхээр нэгэнт та хүнд мөнгө хүүтэй зээлүүлээд нэг дөрөвний хүү олж авъя гэж бодсон бол заавалч бичгээр хийгэрээ гэдгийг одоо анхааруулах нэг зүйл маань тий. За хоёрдугаарт ингэдэг бас хоёулаа ингээд зээлийн гэрээ хийчгээд бүр зарим нь хаширлаад бүр нотроод ороод хийчгээд тэгээд тэрэн дээрээ яадаг вэ гэхээр бол зээл өгсөн авсан гэд хоёулаа гар үсгээ зурчдаг. Нөгөө нэг бүх нөхцлүүдэд дурдах гэдэг нь штэ. Нийт хэдэн төгрөгийн зээл, тийм хугацаатай, сарын хэдэн хувьтай гэд тэгээ гар үсгээ зурчхад нотратор орчиход зээл өгч авалцгаа болчдөг тохиолдол ус байдаг. За энэ нөхцөл тэр гэрээг устгахгүй бол эргээд нөгөө тал одоо муухай гарал яриад л дээ нөгөө авширах гэдэг юм тийм ээ. Тэгээ хүн чадах хүн чанаргүй загнах юм бол өгөөгүй мөнгө өгсөн болгоод нэг хийдэж болж байгаа байхгүй. Яг тэр хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэн дээрээ бүр манайхан чинь төлбөрөө төлөөгүй мөртлөө төлөгдсөн гэд бичээд ячдаг шүү дээ. Гар үсэг зурчдаг шүү дээ. Гэтлэг бодит байдал дээр өгөөгүй байдаг тийм ээ. Тэгээд энэ маань өөрөө маргаан болоод явчих бас нэг юм аюултай. Энийг бол бас манайхан анзаарах хэрэгтэй. Хэрэв үнэхээр зээлээ өгөлцөж авалцаагүй гэрээ хийгдсэн юм бол тэр гэрээг ер нь устгах хэрэгтэй тийм ээ. Тэгжи та өөрөө бас эрсдлээс өөрийгөө сэрэмжлэх юм а гэж. За дараагийн нэг бас анхаарал зохих зүйл бол манайхан юу яадаг. За цаасан дээр хамаалга хийл та тэгэнгүүт зөвхөн тоо биччихдэг байхгүй. За одоо би алтан хүүгээс зээл авлаа. Сарын 5%, 1 сарын хугацаатай 1 сая төгрөгөөд нэгийн ард 6 тэг тавьчих тэр чи одоо юу болчихин тийм биз? 1 сая төгрөг болчихно шүү дээ. За ингээд орчих юм бол эрсдэл бас үүсч болчихгүй байхгүй. Яагаад гэхээр хин нэгэн муу санаатай итгээд ард нь дахиад нэг тэг нэмээ тавьчих болчих байхгүй. Тэгтэр одоо хэд болох 10 сая болчих байгаа үстэй. Эсвэл урд нь нэгийг тавьчих юм бол хэд болох 11 сая болчих гэдэг үстэй. Тийм байгаа ч энэ чинь. Тэгэхээр мөнгө гэдэг юм чи ерөөсөө угаасаа яадаг вэ гэхээр тоогоор бичээд ард нь заавалчгүй үсгээр хаалтан дотор задлж бичдэг. Энэ бол эрсдлээс хамгаалах айгүй том одоо арга байхгүй юу. Тэгэхгүй бол хоёулаа бэлнээр өгөлцөж авалцсан баримт үлдээд 1 сая төгрөг гिचдэг ард нь тэг тавьчих юм бол 10 сая төгрөг өгсөн гэдээ яриад байх юм бол дараагаар нь тэрийг бас нотлоход айгүй хэцүү шүү дээ. Анзаарагдамгүй байх гэдэг тий. Тэгэхээр заавал үсгээр бичээд байна. Би гараараа ингээд бичиж байгаа юм чинь чамайг цаашаа эргэнгүүт чи би дахиад нэг тавиад тавьчих чинь анзаарахдаггүй шүү дээ. Нэг бол тийм биз. Ингээд дараагаар нь би чамаас 1 сая биш 10 сая нэг хийдэж болох гэдэг шүү дээ. Тэр юу яриад байгаа юм бэ гэдэг. Цаасан дээр 10 сая болчихсон. Таны гар үс юм уу? Мөн. Тэ. Та авсан гэдэг төлөв зөвшөөрсөн л шүү дээ. Тэгэхээр энэс сэрэмжлэх арга бол хаалтан дотор 1 сая төгрөг гэдгийг үсгээр задлж бичих хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд бол ард нь хэдчнээ тэг тавиад яах юм? Тэр дөрвөө үгээр бичсэн байна чинь тийм ээ. За тэгэхээр энийг нэгдүгээрт бол манайхан сайн анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг мэдэх ёстой зүйл маань бол ингэдэг. Одоо хоёулаа ч нэг нэвтрүүлгүүд дээр жишээ авал би чамаас нэг мөнгө зээлээд болтдог нэг хүн шүү дээ тийм ээ. Хоёулаа тэргээрээ л явъя да. Тэгэхээр би чамаас сая төгрөг 2 сарын хугацаатай 5%, сарын 5% хөөтэй авсан. Хоёулаа цаасан дээр бичлэлсэн. За 2 сар өнгөрлөө чи мэдээж надаас мөнгө нэхэнтэй. Тэгэнгүүт нь за чи байж л та өгөөжтэй юу сүртэй юм бэ? Хоёулаа гэрээ мэрээ хийчихээ үсттэй гэхэлэр нь нэрэл гэрээ хийцэндээ гээд чи яваад идэх байхгүй. За ингэсээр гад жилд хорно. За чи тэгээд төвчээр барагдаад
чи шүүхэд очино. Тийм биз? Тэгэхээр чи яа тооцох вэ гэхээр бол би сарын 5% хүүтэй зээлсэн юм чинь бүтэн жил болсон учраас 12-ыг 5-аар үржүүлээд 60% хүү. Тийм биз? Ингэнгүүт 1 сая дээр нэмэх нь 600 мянга ингээд алтан гэрлээс сая 600 мянга төгрөг нэгч гэнэ гэж ороод ирдэг байхгүй. Одоо чи эндээс сэдийг олж авах уу гэж бодож байна. Чи сая нэг зүг болж байгаа. 500 мянга чинь олдохгүй. Тэр нь ямар шалтгаан юм? За одоо тэрийг хэлж байгаа тийм ээ. Уулын чи бол сарын 5% юм чинь жил болсон 60% хүү аавна гэж тооцоод байна шүү дээ. Тэгээд шүүхэд 1 сая 600 мянга гэж хэмжил гаргаж шүү дээ. 1 сая үндсэн зээл 600 мянган хүү гэж тийм ээ. Одоо би чамд сая нэг зүг шүүхээс шийдвэр гаргана гэж би хэлж байгаа байхгүй юу? Яагаад 500 мянга болчихвоо гэхлээр чи бит хоёр анх зээлийнхэн гэрийг 2 сарын хугацаатай хийсэн байхгүй. Сунгаагүй. Тийм байгаа үү? Тэр 2 сарынхаа хүүгэл авах болж зөвхөн 2 сарынхаа хүүгэл авах. Хэрв чи үргэлжлүүлнэ гэх юм бол чи надад хэлнэ шүү дээ. Алтан гэрлэхаа. За хоёлаа хэрв таныг боломжгүй ч мэдэж чинь. Хэрв тэгэх юм бол хоёлаа дахиад та яг хэдийн хугацаагаар сунгамаар байгаа юм те. Хоёлаа тэр хугацаагаар чинь сунгаад гэрэн дээрээ нэг өөрчлөлт нэмчихье. Гингүүд хоёлаа чиний тэр гэрэний доор өөрсдийнхэн гараар бичих хэрэгтэй байхгүй. За энэ авсан зээлийг дахиад 6 сарын хугацаагаар гэдэг юм уу те. Сунглаа. Сонголт хийсэн алтан гэрэл хүүгээд хоёлаа доор нь гарч зураад огноогоо тавьчихлаар одоо бол чи нөгөө хүүгээ үргэлжлүүлж авах эрхээ олоод авчиж байгаа. Манайхан энийгээ мэддэггүй. Тийм ээ нөгөө анх 2 сараар хийчгээд сарын 5 хүүгээ тохирсныгаа автоматар бодонгуудаа за энэ найдвартай юм чинь дараагаар нь нэг мөсөн олж авна гэж ингэж тооцоод идэг тийм ээ. Хүнд мөнгөө хүүтэй зээлж байгаа бол бичгээр гэрэх хэрэгтэй гэдэг. Зээл олгож байгаа нөхцөлд бол энэ зээлийнхаа хүүг дуусгаас нь өмнө нөгөө талтайгаа сунгаж явах хэрэгтэй асуудал байгаа шүү гэж. За тэгэхээр хэрв та урт хугацаагаар зээл олгож байгаа нөхцөлд бол энэ зээлийнхаа хүүг дуусгаас нь өмнө нөгөө талтайгаа сунгаж явах хэрэгтэй асуудал байгаа шүү гэж. Амар сунгаад нэмэргүй бас. Ялгаагүй. Тийм биш соёл нь ч нөгөө 2 сар гэдгийга зөвхөн бичгээр хийчихэд амар 8 6 саргаа сунгаад гэж болохгүй шүү дээ. Ялгаагүй бичгээрээ сунгана. Тийм ээ. Сунгахад тэгээд заавал хоёулаа байх шаардлагатай байж сунгах уу? Гүнжтэй өөр өөртөө тохирно гэж байхгүй шүү дээ. Хоёулаа одоо тэнгууд нэг ийм асуудал үүсвэл яг нөгөө нэг нөхөр нь ирж зурхгүй бултаад ч юм уу зүхтаад байвал. За одоо тэгэл бошгон шүүх рүү л явна шүү. Тэгвэл одоо шүүх рүү явах шүү дээ. Эртхэн шиг цаг алдахгүйгээр шүүх рүү. Гэрээний нэг зүйл залтан дээр нэг ийм юм байгаад байдаг шүү. Дуусах хугацаан дээр нь яг тэр зээл дээр байдаг юм уу мэдэхгүй. Хоёр талын аль нэг нь одоо юу гэдгийг зөвшөөрсөн нөхцөлд зүгээр автоматар сунгагдсан тооцноо гэсэн юм байгаад байдаг шүү дээ. Тэр ямар учиртай юм? За хэрв яг зүгээр тэр заалтыг хийчихвэл бас сунгагдсан тооцоод явчих талтай. Тэр чи угаасаа хоёр тал анх гэрээ хийхдээ тохирж штэ. Дахин ирж хоёулаа гэрээгээ сунгаад байхгүй. Тийм биз? Гэтэл ихэнх гэрээн дээр тийм юм байдгүй байхгүй юу? Тийм ээ. Ерөөсө тэдний хугацаагаар зээлүүлв сарын тэдшүүл гэсэн болохоос биш дууссан нөхцөлд анх яасан хугацаагаар автоматар сунгагдана гэсэн үг байдгүй. Хэрв тийм үг оруулчих юм бол түүнийг бол хоёр тал анханасаа тохирсон учраас зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж тооцож болно. Тийм заалт тэгвэл бас оруулчвал бүр амар л юм байна тий. За хэрв энэ зээл маань цаашаа бас үргэлжлэх юм аа гэж тооцвол тийм ээ. Дахиад удаанд хамтран ажиллах юм бол тий. За нэг 2 сар болж юу юм бэ тийм ээ. За энэ дахиад ингэнэ гэх юм бол за хоёул нэг мөсөн тэгвэл юу ячи 6 сараар хийчихье гэж. Одоо өгж байгаа тал бүр тэгж болох нь шүү дээ. Хоёрын хооронд 2 сар. За чи тэгээ хэрв юу яах юм бол наан төлчихгүй юу? Би зөвшөөрч чинь. Хоёулаа бүр энд тохирч. Наан нь ашигласан хугацаагаараа тооцоод хүүгөө өгөөд наан зээлээ төлөө дуусгаж болно гэдээ хоёлаа нэг зүйл залт нэмчихье гэж тийм ээ. Тэгэх юм бол хоёрын хооронд нэг 2 сараар хийчихээл дахин ирээл нэг 2 сараар сунгажийнхаа хооронд хугацаагаа эсвэл жаахан ахиухан хийчин эсвэл нөгөө түрүүчийн чиний хэлдэг томьёоллоор 3 сараар анх хийцэн бол хэрв яах юм бол аль нэг нь гэрээгээ одоо цуцлах санал гаргаагүй бол тийм ээ дуусгар болох санал гаргаагүй бол анх байгуулах хугацаагаар сунгасан тооцноо гिचхүүл энийг бол ер нь бас хоёр тал гэрээгээ сунгацаа ингээд аваад үзчих болно. За энийг бол бас манайхан их сайн анзаарах хэрэгтэй. За дээр нь манай одоо ялангуяа нөгөө өдөр тутмын
лангууны 8 хийдэг хүмүүс нэг өдрийн зээл гэдэг нэг асуудал байдаг. За тэр нь ямар учиртай? Нэг талд бол мөнгө хүлж байгаа юм л да. Ааха. Жишээлбэл өдөрт нэг 100,000 төгрөг өгөхөд л тэрийг 10% та оройн 110,000 болгож авдаг ч байдаг юм уу. Тэ. Тухайн өдөртөө л юм уу? За яг 2 3 7 хоногор нь өгч болно. Гэхдээ өдрийн хүү тохирдог тэр хүүн магадгүй 5-10%. Тэ. Сараар мараар нь тооцох юм бол наадах чинь. Түүнстэй яваад өгөх юм байна шүү дээ, тий. Өдрийнх нь сонсоогүй гэж юу? Өдрийнх нь хүүгээд бодчих юм бол өдрийн зээл гэд одоо энэ зээл нь дарлагдаж байгаа. Ястаа сонсож байгаагүй. Маш олон хүн байна шүү дээ. Одоо ийм хуваараа ялангуяа ийм жижигхэн лангуу монгоо ажиллаулдаг. Тэгээд яасан гэсэн анх нэг сая төгрөг ч юм уу 5 сая төгрөг автсан. Тэгэл хүү төлөөл яваад иддэг. Тэгээд энэнийхээ доороос босч. Яг гэхдээ нөгөө хүү чи өөрөө тэр хүний олж байгаа ашигасаа давтсан юм байгаад байна шүү дээ. Зүгээр л мөнгө үлж. Одоо нөгөө солонгос кино минь гардаг шүү дээ. Тийм ээ. Одоо бид нар ч нөгөө мөнгө хүлээж гэхээр солонгос кино гардаг зүйлээд байгаа шүү дээ. Манай тэр чи яг байж шүү дээ өдөр тутмын. Тий. Тэгэхээр одоо манай энэ нэвтрүүлгийг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс байвал та нарт хоёулын боломж байгаа шүү гэж би хэлэх гээд байхгүй. Юу гэхлээр та өөрөө шүүхэд хандаад би тэр гэдэг хүнээс ийм зээл авсаа. Тэгээ одоо ингэсэн чинь энэ зээлийн хүн маань зах зээлийн хүнээс илт өндөр тогтоогдсон. Би энийг нь төлж чадахгүй байна. Миний хүүг одоо миний энэ зээлийн хүүг бодит зах зээлийн хүнд оруулж тооцож өгөөч гэдэг хүсэлт гаргачих юм бол шүүх тэрийг авч үзээд за банкны зээлийн хүү хэд байгаа. Тийм ээ ломбардуудын хэд байгаа. Зүгээр жирийн иргэд хоорондын зээлийн хүү хэд байгаа. Ингээд нэг дундаж хүү гараад ирнэ шүү дээ. Тэр хүү рүү буулгаад ирж байгаа байхгүй. Тэрийг нь бодит зээлийн хүү гэдэг юм уу? Тэгин штэ эн чин тэртээ дэргүү жишээлбэл өнөөдөр хичнээн мөнгө хэрэгцээ байгаа ч гэсэн банкн дээр очиод 5-10% хүүтэй сарын марын хэмэл хинж авахгүй дэр чинь тийм үстэй. Одоо нэг банкны дундаж хүү хэд байгаа нэг 2.1 мэг юм уу 2.5 байгаа штэ. За банксууд бол нэг 2.5-аас 3.5-ийн хооронд ч байна уу тийм биз. Тэрнээс илүү болох юм бол бас хүмүүс авахгүй байна. За ломбардууд одоо хэдтэй байд юм да нэг дээдл нэг 8 9 за бүр их өсөрлөхэд 10% тэй л байгаа бах. Тийм биз нөгөө нэг гар утас компьютер энэ төр гэсэн юмнууд дээрээс тэгээ ерөнхийдөө ломбардны дундаж хүү бол нэг 5-6% штэ бас л. За иргэд хоорондоо ч гэсэндээ бас ч нэг айхтар бас өндөр хүүтэй өвлцөж авалцахгүй штэ. За нэг 5-6-аас өөр нэтрэхгүй дээ. За бүр их амин чухалсан зээл хэд нэг 10% гэвэл их юм. Тийм биз тэрнээс дэше байхгүй. Гэтэл нэг өдрийн зээл чинь ингээд аваад үзэх юм бол 40-50% сарын. Нарийн бол баг 100% зээл байж болох байхгүй. Сарын штэ. Тийм биз. Инглээр тэр хүн бол ерөөсөө тэрний доороос босохгүй гэсэн. Тэгээд тэр мөнгө хүлэгч нар чинь өөрсдөө очиж хүн айлгадаг, магадгүй зоддог, нүддэг тийм хүмүүстэй. Тэгээ янз янзын асуудал болгоо цагдаа дээр очих дээр нь тэднийг хамгаалдаг бас ийм хүмүүстэй. Тийм ээ эдгээр чинь ингээд бүлэглэл маяг. Бүлэглэл. Тэгээ чи яагаад тэр цаана ийм хууль бус мөнгө олж штэ. Хүний боломжоос давтсан мөнгийг ингээд аваад хүний ерөөсөө насан туршид нь өрөнд оруулаа ичиж штэ. За хэрв ийм тохиолдолд бол тэр нөгөө миний энэ хүүг зах зээлийн бодит одоо хүнд оруулж өгөөч гэж хүсэлт гаргах юм бол шүүх тэрийг тогтоогод өгч чинь. Тэр ямар ч гэрээ хийсэн байсан хамаагүйгээр үү? Хамаагүй шүү дээ. Өөрөөр хуулийн дээр яг бүр ийм залтдаг байхгүй. Илт тохиролтой тогтоосон бол гэж байгаа. Илт одоо давуу байдал үүсгэсэн. Тийм шүү дээ. Энд чинь яаж бодсон тэр нөгөө тэрийн байх ёстой хэмжээс хэд дахин илүү байх тэр энэ чинь одоо илт тохиролтой гэж тооцсон шүү дээ. Энэ нөхцөл төр дундаж руу оруулаад ирэнгүүт тэр урт хугацаанд нөгөө зээлийн хүү төлөө явцсан нөхөр чинь нарийн ярих юм бол авлагтай болоод явчих жоохгүй. Тэг нь үстэй тэр чинь ингээд баахан төлөөд яваад ийсэн. Илүү төлөөд явцсан болж таарах юм шүү дээ. Зарим нөхцөлд бол тэр нөхдүүд чинь бүр юу яадаг юм бэ нэлээ. Бүр тийм бичин гэрээ мэрээч байдгүй. Бараг амаараа тохирдсон. Тэгвэл хамгийн аюултай л. Тэгэнгүүт нөгөөдөл чинь ингээд айлгаад дарамтлаад ингээд ахлаар нөгөөдөл чинь өөрхөө өгөөл хийдэг. Тэгэхээр би түрүү нөгөө ярианыхаа ихэнд юу гэж хэлсэн бэ гэхээр бичгээр гэрээ хийгээгүй нөхцөлд бол хүү авч чадахгүй. Тиймээс нөгөө тал бол тэгвэл энэ нөхөрт чинь тэр олон жилийн туршид нөгөө мөнгө хүлэгчид мөнгө өгөөд исэн бол анх авсан мөнгө сая төгрөг байдаг юм бол тэрнээс илүү төлцсөн мөнгө харин буцааж авах. Буцаад нэхэмжлэх боломж гараад ирж байгаа байхгүй юу? За ийм юмнуудыг иргэд хоорондын зээлэн дээр бол би бас яхан анхаараарай гэж хэлэх гээд байна. Гэхдээ хамгийн гэмтэй нь бол энэ өдрийн зээл гэдэг л юм байна. Тийм. Ер нь бол энэ дээр л маш их анхаарах хэрэгтэй юм. Боломж байгаа шүү гэж би энэ үзэгч сонсогчтой хэлэх гээд байгаа юм. Тийм ээ энэ дээр хуульч дээр очиод зөвлөгөө аваад яг ямар байдлаар хэмжлээ бичих үү яах вэ гэхэд яг хөө гэхдээ энэний цааталт бол ингээд би бас хэд хэдэн хүнд одоо ингээд зөвлөгөө өгөхлөөр ядчих нэг тийм таньдаг хүмүүс биенээс автсан.
Тэгээ манайхан ч нэг тийм танилын нүр халуун гэдэг үгүй гэхлээр нэг улаан хэрүүл болохгүй тэгээ ингээд байдаг тий. Тэгээ одоо тэр яг сонголт бол тэр хүний л гарт байна тийм ээ. Үнэхээр шударгасны дагуу хүүгээ бодтоор тогтоолгоод хэрүүлээ хийж байгаа салах уу нөгөө нөхөртөө насаараа дарамтлуулаад явах уу энэ бол одоо тэр хүний л өөрийнхөө сонголт. Зүгээр ямар ч байсан мэдмээр юм байна манай нэвтрүүлгээр дамжуулаад та бүхэнд ямар боломж байгааг хүсэж байна гэхлээр бол та хэрүү тийм нөхцөл байдалд ороод үнэхээр энэс би доороос нь босохгүй нэ гэвэл танд шүүхэд хандах боломж байгаа шүү гэж хэлмээр байна тий. За ломбард буюу нөгөө барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бас манай хүмүүсийн бас мэдчихвэл зохих нэг ганц нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. За өнөөдөр бол хамгийн найдвартай газар бол үндсэндээ ломбард ч тийм ээ. Барьцаалт гэлэмл байт юм л аваачаал авлаа. Маш богино хугацаанд тий мөнгөтэй болдог тий. Тэгэхээр ломбардуудыг бол сумуу гэдэг юм биш тий. Ломбард бол мэдээж зах зээлийн хэрэгцээний дагуу байгуулагдсан. Бас алтгэрэл ахаа нөгөө нэг юу бас сүүлийн үед маш их байна шүү дээ. Нөгөө зээлийн аппликейшнууд тий энэ бол одоо бас ломбардны араас л орж байгаа нэг зүйл одоо энэ дээр бас та тодорхой бас нэг мэдээлэл өгвөл гэж бодохгүй. Яг зүгээр ерөнхийдөө бол зээлийн аппликейшнуудаар дамжиж авж байгаа зээлүүд бол тэгж саяны нөгөө түрүүчийн хэлдэг шиг нөгөө өдрийн зээл гэдэг шиг тэгж мөнгө хүлээлтийн систем бол биш. Одоо энэ чинь нөгөө шинжлэх ухааны технологи хөгжсөн учраас хүмүүс заавалч нэг газар очиж ингээд нэг бичиг баримт бүрдүүлээд их юм байхгүй те ингээд өөрийнхөө үндсэн мэдээллийг оруулаад нэг удаадаа нэг юу орж явах шиг байгаа нэг нотрат орж явах шиг байгаа тийм ээ. Тэгэл тэрнээс хойш бол өөрөө автоматар эндээсээ хүсэлтээ явуулаад аваад тэрийг зээлээ хаагаал нэмэл ингээд яваад идэг. Тэгээ энэ бол яг яалтчгүй одоо орчин үеийн бас нэг банк санхүүгийн нэгэн төрлийн одоо үйлчлэг мөн би энэ дээр бол айхтар одоогоор бол нэг тийм юу хэлмээргүй байна. Одоо нэг муу үр дүн. Эсвэргээрээ авж байгаа хүн өөрөө жоохон санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй тийм ээ. Тэр чинь ямар хугацаатай мөнгө хэдийг авлаа төлөх их усүр нь юу илээ гэдгийг тооцож авсан байх хэрэгтэй. Цаад байгууллага бол зээлийнхаа хүүгээр амьдарч байгаа байгууллага юм чи хэрүү төлөхгүй бол дараагийн шатныхаа арга хэмжээг аваа явах нь бол зүйтэй шүү дээ. Тийм ээ. За ломбардн дээр бол нэг анхаарах ёстой юм бол нэгдүгürt тэр зээлийн гэрээг бол заавч бичгээр хийх хэрэгтэй. Ломбардтай бол амар тохиролцоо байж болохгүй. За ломбарднд юмаа өгөөд алдсан хүмүүс их олон байдаг. Тэгэхээр энэ бол яг ялч хүн хуулийн зохицуулалтаа мэдэхгүй байх байхгүй. Тэгэхээр хуулийн дээр бүр яг юуг заасан бэ гэхээр та ломбарднаас зээл аваад хугацаа хэтэрлээ бол ломбард танд бичгээр мэдэгдэх ёстой. Одоо чи ломбард байдаг. Дууслаа шүү гэд чи надад бичгээр өгнө гэж байгаа. Тийм энэ чи бүр хуульчилсан юм байна шүү дээ. Бичгээр надад мэдэгдэнэ. Алтан гэрэлгүй таны зээлийн хугацаа дууссан учраас та энэ 10 хоногийн дотор зээлээ төлнө үү? Төлөхгүй бол таны барьцаанд байгаа зүйлийг чинь бид нар дуудлагуудалтайгаар зарлаа шүү гэж байгаа байхгүй. Тий. За хэрв ингэж мэдэгдэл өгөөгүйгээрээ зарчих юм бол ломбардны буруу болчихно. За энэ нөхцөлд бол та хуульч дээр очиж зөвлөгөө аваад тэр ломбардтаа заргадахад бол та ер нь заргаа авна гэж би хэлэх гэж байна. Яг ихэнх нь утсаар ярьдаг баха. Ихэнх нь утсаар ярьдаг, зарим нь бол ярьдагчгүй бах. Яг тэгэхээр бол баг хямдхан үнэлээд авчдаг учраас баг бити аваасаа гэж бодож суудаг биш үү. Тиймээс яг тэгэхээр тэр чинь буцаагаад авчдаг ченжүүд байдаг учраас тэднэрт өгчлөөрөө баг өгснөөсөө баг илүү ашигтай болчдөг. Гэтэл тэнд яагаад тийм үйл ажиллагаа хийгдээд их тэр хуулиа мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл иргэд бид нар хуулиа мэдэхгүй байгаа учраас тэр зарим нэгэн тийм хууль зөрчсөн ломбардуудыг бид нар тэжээгээд байна. Тэгэхээр иргэд одоо яг юу ойлгох ёстой вэ гэхээр бол танд ломбард бичгээр 10 хоногийн дотор төлбөрөө төлөөч гэдэг мэдээллийг заавалч өгнө. Үүнээс хойш 10 хоногийн дараа зарсан мөнгнөөс үндсэн зээлээ зээлийнхаа хүүтэй алдангатай аваад үлдсэн зөрөө мөнгийг танд буцааж өгөх ёстой. Өнөөдөр л ломбарднд юмаа тавьчихад зөрүүлж мөнгө авсан хүн за баг байхгүй бах та. Байхгүй хаа. Тийм ээ тэр чигээр баг хайчдаг баха. За одоо хугацаанд дууссан. Хайчтай өнгөрсөн тий. Одоо зарцсан бах уу? Яг ингэ тий. Тийм учраас одоо манай нэвтрүүлгийг үзэж суугаа үзэх сонсогч бол та хууль мэдхгүйгээсээ болоод өөрийгөө охироогоод байна. Тийм ээ. Тийм учраас та юу ягаарай. Яг тийм нөхцөлд бол тэр зээлийн гэрээг бариад хамгийн ойр байгаа хуульч дээр очиод зөвлөгөө аваад яаж тэр ломбарднаас мөнгө олж авах уу, хохирлоо яаж гаргуулж авах уу гэдгийг зөвлөгөө авах юм бол танд хуулийн боломж нь байгаа шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгвэл бид нөгөө нэг үнэтэй цайтай юмнуудаа тэгэл өнгөрлөө гэж бодоол одоо алддаг шүү дээ тий. Тэгээд дээрэс нь ломбардны тухай хуулинд чинь
саяхан бас нэг өөрчлөлтийн тэр орлоо. Яла би бас нэг тийм юм уншижсэн санагдаж байна. Сая дээр юу яасан? Нэг ковидын үеэр чинь нөгөө хатуу хөлөөрөө тогтоогоод хүмүүс ч орж гарч чадахгүй болоод бизнес орлогогүй болоод ингэсэн байсан. Яг тэр үед дээр бол төр зохицуулт хийж өгсөн. Одоо нэгэн хүмүүс орлогогүй болцсон учраас тэр ломбарданд барьцаанд байгаа эд хөрөнгийг бол зарахгүй шүү. Дээр нь бол хүүг бол нэмэхгүй шүү. Гэдэг ийм төр зохицуулт бол хийгдсэн. Давагдшгүй хүчин зүйл тулгарсан учраас яг үнэн тийм. Тэрэн дээр зохицуулт гаргасан. Тэрэн дээр зохицуулсан. За тэрнтэй холбоотой шүүхийн маргаанууд ч нэлээ явсан. Тэгээ шүүх бол ерөнхийдөө иргэдийн талд. Тийм ээ ерөнхийдөө иргэдэд ашигтай байж болох тал дээр нь асуудлыг шийдэж өгч ирсэн. За ингээд энэ хүрээд өнөөдрийн мэдмээр юм байна нэвтрүүлгийн маань шинэ дугаар одоо өндөрлөж байна. Тэг өнөөдрийн хувьд бол зээлийн талаар бас хүмүүс маань мэдвэл цохилтой мэдэж байвал хэрэгтэй зүйлсийн талаар бас Тэнгэрэл багш маань одоо мэдээлэл зөвлөгөөг өглөө. Тэгээд маш их баярлалаа. Тэгээ олон нөгөө хүмүүсийн одоо сонсч байсан боловч мартцсан эсвэл одоо огт мэддгүү зүйлсүүдийг одоо таниулж мэдүүлж өгж байгаад тэгээд өнөөдрийн дугаартай хамтдаа байсан нийт үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн шинэ дугаараар эрг уулзтлаа. Түр баяртай. Баяртай бүтрэ.